За AutoCAD програм дээр анхлан суралцж эхлэж байгаа хүмүүст эхний тохиргоог зааж өгье. За эхний тохиргоо нь буюу командын мөрөн дээр units гэж бичиж өгнө. За тэнгууд дараах цонх гарч ирнэ. Эндээс бид нэр архитектур уу, инженер үү гэдгээр ерөнхийдөө өөрсдийн хүслээрээ сонгоод тэгээд доотлын энэ хэсгээр болонгууд ардын наривчлал 100-ын наривчлалаа тавиад өгнө. хэмжээсээ оруулах. За энэ дээр нэг сонгоч. За тэгээд энэ хэсгээр инч үү, фит үү, милс үү, миллиметр, сантиметрээр зурх уу гэдгээд сонгож өгнө. За энэ дээр би миллиметрийг сонгоч. За тэгээд эхний тохиргоо боллоо. Хоёр дахь тохиргоо нь хэмжээс тавих тохиргоо буюу team style гэсэн тохиргоо байна. За тэгэнгүүт дараах хэсэг гарч ирнэ. Dimensions dimension. За энэ дээр modify хэсэг рүү ороод primary units гэдэг хэсэг рүү ороод unit format гэдэг хэсгээр түрүүний сонгосон decimal гэдгийг сонгоод за энэ дээр мөн адилхан ардын наривчлал оруулж өгнө. Хэмжээс тавих энэ наривчлал гэж ойлгож болно ардлыг. За тэгээд lines хэсгээр ороод энэ fixed range гэдэг энийг бид нар чекэлж өгөх ёстой. За тэгснээрээ бидний зурсан зураг дээр хэмжээс нь энэ зураас нь илүү богинохноор харуулж өгнө. Буюу бидний зурсан зураг илүү тод ойлгомжтой болж өгөх туслана. За тэгээд нэг окей хийгээд set current close гэчээ. За дараагийн 3 дахь тохиргоо нь юу вэ гэхээр AutoCAD програмын доотлолт горим байдаг. За энэ горимыг object snap гэсэн цонх руу дараад object snap settings гэдэг цонх руу ороод дараах цонх нэгдэнэ. За энэ дээр object snap зэсэн дээр энд байгаа бүх зэгүүдийг чеклжүүл зураг зурхад маш илүү хэлбэр олно гэсэн. Select all хийгээд энэ окт дарч. За дараагийн нэг тохиргоо нь болонгууд ямар нэгэн бидний зураг зурхад одоо энэ тэнхлэг басан гэж хөдлөөд нааш цааш хөдлөөд байна. За энийг бид нэр маус хоёроо энэ дээр авчиж дараад icon settings-ийн чекийг боловчно. За тэгвэл ингэ. За анхлан суралцж байгаа хүмүүс бол ямар нэгэн зураг ингээд зурчаад тэгэнгүүтээ энийг ингээд ерөөдөө хаана байгаа вэ гэдгийг ингээд олохоо болчдөг. Анхлан суралцж байгаа хүмүүс бол за тэгвэл энийг хэлээ яах вэ гэхээр zoom zoom энтер тараад энтер тарангууд бидний зурж байгаа зураг маань яг болгочно гэсэн үг. За ийм тохиргоонуудыг хамгийн түрүүлж AutoCAD програмын дээр хийж гүйцэтгээрэй.